Би зүгээр нийслэлээр хэлэхэд байна шүү дээ. Энэ залуучууд одоо тааны бурууч гэж байхгүй бах. Загас бол толгооноос өтдөг байхгүй юу? Толгой дээр чи өтөө байхаар та нар бүгд өтөөлж байгаа. Толгой дээр чин дарангуулагч байхаар бүгдээрээ дарангуулагч болж хувирч байгаа. Одоо хувирч явах шиг байна бас. Энэ ерөөсөө яах гэж дарга нар бий болдгийг. Энэ ард иргэдээс саналыг аваад, ард иргэдийнхээ дэмжлэгийг аваад, тэднийхээ одоо боломжийн амьдралын төлөө аж ахуй нэгжүүдийг дэмжил гэж би дарга болж байгаа гэж ойлгож байна. Ер нь бол зовлон байгааг би ойлгодог. Нийслэлээр зовлон байдаг, засаг дээр зовлон байдаг. Ажил хийж байгаа хүнд бол зовлон байдаг. За ингээ юм хүмүүс нэмийг үн өртгөө нэмий тариф ингээ та нартай ингээ зам засах чинь буруу гэж хэн ч яриаг. Тэр элчин хүчийн цоож агаар явчлаа. Цоожод бас хэлж ирсэн. Тэр цахилгаан дулааны үнийг тодорхой хэмжээгээр бас үе шаттай нэмэгдүүлээд явдаг. Энэ бол хийдгэл ажил, болдгол ажил. Гэхдээ та нар одоо 15 жил нэмээгүй юмыг 3 дахин нэмнэ гэж ямар солиотой галзуутыг бодож олдог байна. Энэ эрүүл хүн үү? Өвчтөе хүн үү? Хүмүүн үү ирнэ. Хүмүүсийн ах амжиргаа хэдэн хувиар өссөн? Цалин хөлсөн хэдэн тэтгэр 3 дахин өссөн юм уу? Яагаад ийм амьдралгүй юм хийдэг юм болоо? Энэ бол би иргэдээс их салсан, тасарсан. Энэ ардын нам бол сүүлийн 10 гаруй жил засгалж байгаа. Одоо Улаанбаатар одоо 44-өөс билүү? 40 хэд билээ сууд? 45-аас 42-3 ардын нам. Сонгон хайрхан дүүргийн 43 суудлаас 43 ардын нам. Энэ ардын нам мундагтай гараад байна гэж бодоод байгаа юм уу? Ард иргэдэд төлөө юу ч хийхгүй яагаад яваад идэгээ? Энэ бол хулгай дээрэм хийгээл байгаа. Сүлжээ явуулаад байгаа. Улсын төсвийн мөнгөөр хэдэн одоо пальдах хүмүүсийг бол тэжээгээл байгаа. Энэ нэг жаахан ийм үнэн юм яриад шийдвэр байх. Та нарын наад чи буруу байна шүү дээ залуучуудаа. Одоо та нэг шүүмжлээд хийчих. Хөш үнэн бат чи манай хуулийн зөвлөх байхгүй юу? Манай хууль зөв одоо нийслэлд очиж чи одоо тэнд очиж бас тэнтгэн хүн болчихжээ чаас. Болдоо та нар залуу хүмүүс нэг жаахан зарчимтай ард иргэдийнхээ санаа сэтгэлийг сонссон. Ард иргэдээс хоёр хүний санал өгнө гэж юу вэ? Хөдөө залуучуудаа. Тэгээд тэрнийг одоо бид нар 3-4 цаг ярьлаа. Болио. Сэтгэл зөрөгчин жаахан нэг зөв баймаар байна. Хүмүүсийн төлөө гэсэн бодол саналтай баймаар байна. Аав ээжээ харалта. Зөвхөн 52-ыг хараад байх юм. Нaan чи Монголд нэг хэсэгхэн хүн болвол сайхан амьдарч байгаа амьдралаас тасарсан. Ард түмний амьдрал бол үнэхээр мууц. Тэгэл нэг 14 мега төсөл ярина. Галзуу том тоо ярина. Түтэн дөрвөмөр тэгчвэл ингээ мөнгөөр тэгж ажил явдггүй юм. Эхлээд сэтгэл зүрх байх хэрэгтэй. Ялангуяа олон түмнийхээ төлөө гэсэн сэтгэл зүрхтэй байж ич за энэ жоохон мөнгөөр энийг нь хийхийн оронд тэрнийг нь хийчвэл олон хүнд хүрэх юм байна гэж ингэж л бодлого гарддаг юм л да. Би та одоо сүүлийн үед үнэхээр санаа зовоод байна. Арайчтэй хүмүүсийн амьдралыг харахгүй юм уу та нар? Тэгээд юм болохоор татвараа нэмчи. Тэрнийг ингэчи. Ийм их мөнгөөр одоо ийм их мөнгөөр деважин байгуулдаг бол байгуулахар болчихлоо. Тэгээд сэтгэл зүрх дутаж байна. Би танад хэлье. Дээр нь та нар ард иргэдтэйгээ зөв харьцалтай хоёр хүний санал авчихад тэгээд үн нэмээд нэмэхтэй солиотой галзуутай 3 дахин нэмдэг ийм дахиж битгий хийгээрэй залуучууд. Сэтгэл зүрхтэй бай. Мөнгөтэй биш.